Намын дарга нь ерөнхий сайд болно гэдэг улсын хурлын даргын албан тушаалтыг голомгүй маягт өргөлөө гэж ингэж ойлгож байгаа. Нэгдүгээрт. Саяхан 3-7 хоногийн өмнө байна уу 4-7 хоног Хойцлонгос Супрем өдөртөгч нь сонгуульд өрсөлдөд 997-оор ялсан юм бэл. Тэгээ өгчтөр Монгол Ардын 993-аар ингээ ялслаад 100 зураг явчихж байна л да. Тэгээ сүүлийн одоо танаа намын 100 жилийн түүхийг яриад яг бодоод Ондон Сүхбаатар гээд сүүлийн 10 жилийн хугацаанд намын дарга их хурлын даргаас Мэй гомын холтойгоо яав. Жаргал тулгын Эрдэнэтийн яв. Саяхан болсон Оюутан даргаыг яв. Амар өслөн даргаа яв. 90-90-оор 99-99-оор алгадаж өгч гоён дээр чи гоё анзаглуулж явуулчаад араас чи хөлн чи 20 дэм их боодог хүмүүс шүү дээ. Яг таны ажид байгаа хүмүүс чинь. Хоолойч өчг мөхөр боож ухаан алдуулж ямбил зоддог хүмүүс шүү дээ. Ийм л нөхцөл байд бидний сүүл 1 жил 6 сар хугацаанд байлаа. Энийг тавар ирэх биш харсан байлгүй. Ерөнхийдөө Монгол улсын хурлын гишүүд бол үндсэн хуулинд тангараг өргөдөг болохоос намын даргад өргөдөг шүү гэдгийг бид нэгдүгээр хэлэх гэсэн. Хоёрдугаарт за танаас би намын даргаас ганцхан асуулт байна. Өчтөр бүтэнсөө өдөр танаа баг хурал хуралдлаа. За тэгээд танаа баг хурлын гадуур 0.0 Дорнод аймгийн засаг даргын машин, 0.02 Иргэдэн хурлын засаг даргын машин, 0.01 Дархны засаг даргын машин, 5678 Марангаай засаг даргын машинууд танаа намын байрны гадаа бүтэн ирэлтэл би тэрээр алхаж яваарл. Өчнөө аймагуд. Намын хуралд яагаад төрийн машиныг унж ирээд төрийн мөнгөөр бензээ гэдэг. Энэ өөрөө ёс зүйн зөрчил мөн үү? Бүтэнсөө өдөр төрийн алба ажиллаагүй. Зөвхөн танаа намын бүлэг оролцсон. Танаа намын баг хурал оролцсон. Яагаад төрийн машинаар төрийн мөнгөөр бензээ ижрээд намын хуралд оролцоод байгаа. Та энийг надад яг намын дөрвөлд хариулаад өгсөн. Надад ганцхан ийм л асуулт. За хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу улсын хурал дахь олон хуулсан намын төлөөллийн төв байгууллага нь ерөнхий сайдад нэр дэвшигчээ сонгоод одоо ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх гээд одоо бас товёо тогтоохгүй хүлээж байгаа ийм цаг үе. Хэдийгээр ерөнхий сайдад одоо нэр дэвшээд их хурлд ороод сонгогдох хэсэг нь тодорхойгүй байгаа хэдий ч бас зарчмын хувьд улсын хурлынхаа даргын энэ хариуцлагатай албыг хэлж хүлээлгэж өгж байж мэдээж энэ парламентаар хэлцэх үйл явц явах нь зөвөө гэж үзсэн. Энэ утгаараа бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэд гаргаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. За мэдээж одоо сөрөг хүчний зүгээс тавьсан шаардлагууд энэ 5 нам эвслээс бүрдсэн парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй байна гэдэг одоо ийм шаардлага тавьсан шүү дээ сөрөг хүчнээс. За тийм ч учраас төрийн ажил бол цаашдаа тасралтгүй доктортой явагдах ёстой. Энэ утгаараа намын баг хурал уралдаад ийм улс төрийн шийдвэр бол гаргасан хэрэгхийг мэдээж их хурал шийднэ. За өчигдөр бол олонхын за энэ олонхыг бүрдүүлж байгаа нам төлөөллийн төв байгууллагынхаа хурлыг зохион байгуулсан. Аймгийн засаг дарга, хурлын дарга нар бол улс төрийн албан тушаалтнууд. Тэгэхээр улс төрийн албан тушаалтнууд учраас мэдээж намынхаа баг хуралд оролцох ёстой. Тэгээ 3 дугаар сарын 1-нд бол бид нэр албан тушаал сандал суудал ярих биш бодлогын оролдуудынхаа хурлыг сонсож мөрийн хөтөлбөртөө үнэлгээ дүгнэлт хийсэн. Олон хулсан нам бол өөрөө засгийг бүрдүүлж байгаагийн хувьд засгийн газартаа болоод улсын хурал дахь одоо бүлэгтээ цохих одоо чиглэлүүдийг өгөөд үнэлгээ дүгнэлт хийгээд урагшилж ирсэн. Ийм л одоо манай нам бол юм системтэй нам. Тэгэхээр энэ зарчмынхаа дагуу бол бид нэр өчигдөр баг хурлаа зохион байгууллаа. Тэгээ аймгийн удирдлагууд бол Улаанбаатар хотод хуралдаа оролцох гэж ирэхдээ одоо унжгаа машинтайгаа л ирнэ шүү дээ. Тэгэл одоо хуралдаа суугаад өнөөдөр бас энэ чинь нэгдүгээр өдөр Улаанбаатар хотод бас одоо хурал зөвлөгөөнүүдэд оролцож бас салбарын хэд хэдэн одоо сайдуудтай уулзаж ажлаа амжуулаад буцнаа л гэсэн ийм л одоо хүлээлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр танаа одоо намч бай, альч нам бай энэ төлөөллийнхөө төв байгууллагын хуралд улс төрийн албан тушаалтууд нь сууж мэдээлэл сонсож за бас үүрэг даалгавар чиглэлийг бол тэр одоо баг хурлаасаа авч
мөрийн хөтөлбөрөөр биелүүлэх чиглэлээр бол ажилдаг ийм л одоо зарчим шүү дээ. Тэгэхээр аржсан оронд төлөөллийг бол мэдээж нам нь өөрөө бүрдүүлдэг. Тэгэхээр нам нь өөрөө хариуцлагатай байх ёстой. Тэгжиж цаашаа бол төр хариуцлагатай ажиллана. Тийм учраас намын даргын хувьд бол өчигдөр баг хурал дээр одоо шат шатны албан тушаалтнуудаа, сонгуульт албан тушаалтнуудаа бол үүрэг даалгавар өгч хариуцлагатай ажиллахыг одоо сануулж ийм л одоо баг хурал боллоо шүү дээ.